Сайн байцгаана уу Шведийн монголчуудаа. Стокгольмоос наран чимэг ярьж байна. Дэлхийн нийтээр тархаад байгаа COVID-19 буюу титэм вирус Швед орныг ч тойрсонгүй. Одоогийн байдлаар 62 хүний нас оролттой тархалт бас нэлийн хурцтайгаар тархаж эхэлж байна. Тэгэхээр энэ тархалт нь ялангуяа Стокгольм хотод бас нэлийн ихэнх дийлэнх хэсэг нь байна. Үүнээс гадна Ярвагийн орон буюу бидний хил заншснаар цэнхрийн шугамд энэ цэнхрийн шугамд манайхан нэлээ хэлбэг амьдардаг шүү дээ. Тийм учраас та нарт болгоомжлуулах үднэс та нар маш их ариун цэврээ сайн сахиараа гадагшаа аль болох та нарт зайлшгүй шаардлага байхгүй бол аль болохоор гадагшаа гарахгүй байх, олон нийтийн газараар явахгүй, одоо бөөнөрөө олон хүн байгаа газараар явахгүй байх нь маш чухал юм шүү. Хэрвээ та зайлшгүй шаардлага гараад орон одоо хоол хүнсээ цуглуулах юм уу те ингээд гэртээ орох тохиолдолд гараа маш сайн угаагаараа одоо 20-с 2 минут хүртэл угаагаад ариутгах байц байвал спирт байвал түүгээр гараа сайн ариутгаагаараа. Үүнээс гадна мөн өсөнд маш их бактери амархан сууж цуглаж идэг учраас та аль болохоор үсээ задгаа тавихгүй буюу хэрвээ та толгой нуцган ус чинь задгаа явсан бол гэртээ ороод бас үсээ угаачихад бас илүүдэхгүй байх шүү гэж зүгээр миний хувийн зүгээс хэлэхэд тийм байна. Үүнээс гадна та гадаа явж байгаа тохиолдолд гараараа аль болохоор өөрийнхөө салдаг хэрэгтэн ам болон хамар тийм нүдэндээ хурж нөхгүй байхыг хичээгээрэй. Мөн энэ вирус чинь агаар төслийн замаар хаалтдаг учраас аль болохоор нөгөө эрслийн групп буюу тийм ээ одоо суур өвчтэй хүмүүс бас маш болгоомжтой байх нь маш чухал шүү. Энэ суур өвчин гэж юу хэлээд нэг жишээлбэл харшилтаа тийм мөн бактери өвчнөд уушгины одоо архаг өвчтэй хүн байж болно шүү дээ. Ийм хүмүүс аль болохоор болгоомжтой байх нь маш чухал юм аа. Үүнээс гадна бас нэг зүйл хэлэхэд энэ одоо бас тодорхой хэмжээний ихтэй сургуулиуд буюу одоо 20-т зайнаас буюу тийм интернетээр хичээл авах юм зүйл явагдаж байгаа шүү дээ. 10 жилийн сургуульд бол хаагдаг байгаа цэцэрлэг сургууль. Тэгэхээр цэцэрлэгч яг хүүхдээ та цэцэрлэгтээ өгөхгүй аваад гэртээ байж болох байх тийм багш нарт нэлээд сургуулийн насны хүүхд бол эрүүл байгаа бол ямарваа нэгэн та ханаад том уу ямар нэгэн жохон одоо шил яг ханаа төрөх гээд нус нь гоожж байгаа ч юм уу те нус нь гоож эхэлж байгаа ийм тохиолдолд ерөөсөд сургууль цэцэрлэгт нь өгч болохгүй гэсэн ийм одоо заавар гарчихсан байгаа. Тэгэхээр ийм биш бол хүүхэд чинь одоо 10 жилийн хүүхдүүд шүү дээ сургуультай явах ёстой. Хэрвээ та сургуулийн захиргаанд нь ямар нэгэн байдлаар мэддэхгүйгээр гэртээ хүүхдээ аваад байж байгаа бол те өвчтөө хилээгүй ч юм уу сургуулийн захиргаанд тохироогүй байлгаж байгаа бол та хүүхэд чинь ямар нэгэн ямар ч зөвшөөрлгүй таслалт болоод хичээл таслалт болоод хэрвээ таслалт нь 20%-аас дээш болох юм бол нөгөө санаа зовлтын одоо мэдээлэл гаргаад нийгмийн халамж руу шилжих шийдэж ч юм уу ийм зүйл болж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ та хүүхдээ одоо энэ өвчнөөс санаа зовоод гэртээ байлгая гэж байгаа бол сургуулийн захиргаанд нь хэлж мэдэгдээд одоо яах ёстой вэ гэдгийг яриад төлөвлөгөө гаргаад одоо зөвшөөрлийнхээ дагуу гэртээ байлгаж болох юм аа. Үүнээс гадна манай энд одоо хараар амьдарч байгаа зөндөө монголчууд байгаа. Тэд нар бол санаа зовох хэрэггүй хэрвээ эмнэлгийн тусламж шаардлагатай бол эмнэлэгт хандах хэрэгтэй шүү гэдгийг хэлэх байна. Эмнэлэгт хэрвээ та тийм ээ маш өндрөөр халуурах одоо бие чинь эвгүүцэж одоо бүх юм өч чинь өвдөх ханиалгах ийм тохиолдолд эмнэлэг рүү уцтаад эмнэлгийн тусламжийг энэ дээр авах нь маш чухал шаардлагатай шүү гэж хэлэх байна. Мэдээж хэлний бэрхшээл гараад холбогдож чадахгүй өөрийнхөө өвчин завирыг хэлж чадахгүй байгаа тохиолдолд хин нэгэн одоо ойр дотны ухнасаа тусламж гоох юм уу те ийм зүйлийг хийх хэрэгтэй. Хэрвээ одоо танд үнэхээр тийм хүн байхгүй танд байгаа бол миний утас руу залгаж болно. Би өөрийнхөө зав зайгаараа чадах чинийгээр туслахыг хичээнэ. Миний утасны дугаар болохоор 073 878 1826 073 878 1826 гэсэн утас руу та уцтаж болно. За тэгээд одоо энэ хүнд үеийг бүгдээрээ бүсэж чанга бүслээд даваад гарцгаана гэж бодож гин. Тэгээд даваад гарсан тохиолдолд бүх юм хэвэн болоод бүх юм
сайхан болно гэдэгт найдаж байна. Тэгээд яг энэ хэцүү үед дэмэндээ дээсэрчэнтэй гэдэг шүү дээ. Бие биендээ алах чадах бүхнээрээ бие биендээ тус эдэмцэцгээгээрэй гэж та нараас одоо уриалж байна. Тэгээд намайг сонссонд баярлалаа. Баяртай.